Энд одоо 1158 тоглоом 1158. Юу хийж байгаа юм бол өөрчлөлтийг ани байна. Reality show шиг байна. Ахуй тэнцгийг сургуулсан. Чи одоо манай юм одоо яа. За яцгаана guys, та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Тэгээд та бүхэндээ дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. За тэгээд өнөөдөр юу болов гэд бичлэгийн маань дараагийн дугаарт хэн оролцож байгааг та бүхэн thumbnail title дээрээс угаасаа харсан байгаа бах. За тэгээд бүгдээрээ Кармагинда орцгоё. За өнөөдөр манад тог тасарцсан. Тэгээд манай Oxify маань дэшигээ 10 хэдэн давхарлаа матаж гарч ирлээ. Тэгээд за спонсоруудаа маш их баярлалаа. Дотор нь юу байгаа гэдэг ихтэй хэдүүлээ ийш орж харчихё. За хой ярьж байгаа зөндөө ярьж байгаа уулзахаар тэгээд яг тоггүй өдрөнд харах тий. Цаанаас alright манай хүүхдүүд эдэн энэ дэстэй амар дуртай идэх шүү дээ. За шоколадууд байна тий. Тимбарк. За баярлалаа. За энэ тэгээ бас нэг том үний юм баг шүү гэн тий. За суугаад хоёлоо хоолоо идээд зүг бодсон биш. Худлаа огродохгүй тий. Би ч нөгөө юу яадаг гэсэн. Би Австрал 4 жил амьдарсан. Тэгээ тэр чинь бас нөгөө хүний амьдрал чинь нөгөө юутай гэдэг шиг тий. 2 ажил давхар идэг байсан. Тэгээ нэг нь болохоор Солонгос олны тоглож идэг байсан шүү дээ. Гэхдээ одоо бас тэгэж бас хамаагүй ярьж болохоо болчиход байгаа. Сүүлийн үед нөгөө эхнэрт гарснаас хойш гэдэг шиг. Жоо хоол ундмуудаас жоохоо төсөөрөөд ер нь жоохон хоол мол хийхэ болох гээд байгаа. Тэгээд өнөөдөр энэ хоолыг манай эхнэр хийж гисэн байгаа шүү. Би юунаас оролцсон. За суу хоол идэж байлаа. Тэгээ байж болох би одоо сайн муу бүх подкастыг сонсож байгаа. Бүх Монгол юунууд юу байна гэж сонсож байгаа. Тэгээ Монгол төрхөөр буцаа эсрэг. За тэгээд энэ өдөр бит хоёр тог ирэхгүй зөндөө ярьж суулсан. Бараг орой 8-9 хүртэл тог хүлээгээд суусан. Тэгээд тог ирээгүй. Тэгээд энэ өдрөөс хойш 4 өдрийн дараа. За сайн байна. Хоёр дахь өдрөөс сайн байна. Тэ тоногийн нэг олон дугаартай нэвтрүүлэг шиг юм байна. Reality show шиг байна. За өнөөдрийн манад юу гаргав гэж. За coming. Yeah, in this жоохон байна. За ингээд дээрийн шөнийн бичлэгээс 4 өдрийн дараа ирсэн. Тогтоо болоо. Тэр Тэр дээр чин Oxify манай 7 хүртэл хүлээгээд 7 өнгөрч яваа. 3 цагт ирээд тэгээд 7 хүртэл хүлээгээд тэгсэн чинь манад тог 11 өнгөрч байгаа шүү дээ. Тэгээ уг нь бас ирч магадгүй гэдээ бас хүлээгээд байгаа шүү дээ. 3 цагаас ирнэ гэсэн. Яг хүлээгээд л 3-аас ирнэ гээл 5-аас ирнэ гээл тэгэл ихтэй ярь сууж байгаа. За 7 хүртэл сууж байгаа. тэгээд харахгүй болоо. Тэгээд сая ирлээ. Нэрийн цайхан уламжлалсаар дахиад цайхан хоол идлээ. 2 5 зөв гайдээсөө чинь яда таны дээр нэг хоол идгэлээ. Ирж яахгүй дөө. 7 хоног болготой. За өнөөдөр бичлэгтэй. Одоо юу ярих юм биш үү дээ. Зүгээр нөгөө айлын гэрт очиж хоол идээ. Айлын их тэр хоолыг сонжээ. Айлын хоол буудыг гэдэг бичлэгэл болж ирсэн. Уул нэг юу болов гэдэг нэг контент мэдээд ирдэг. Юу идэх болоо. За тэгээд өнөөдөр бүгдээрээ ирснийг одоо тоглоомын нөрөг үзээ та. Гоё Хөлтөрч утлаа. Би өнөөдөр гадуур ажилтаа явсан. Манай эхнэр нөгөө 2 хүүхдээ гаргаад нөгөө юу яажсэн юм байна л да. Саллуулсан юм байна л да. Тэгсэн чинь нэг залуу түгэлтэр ирсэн гинэ. Ийгөө нэг юм зөөгөөлээс юм уу яасан. Тэгээд манай эхнэрийг таниад байна шүү. За. Тэгээд та Кармагийн эхнэр үү? Тий яаж үцэг? Таны бичлэгээс нарсан юм аа гэв. Тэгээ бүр ийм юу. Тий, тэр чирүүсөө идэж дуусахгүй их байж тоос. W тэгээд тэгсэн чи манай ихтер тэгсэн гэсэн. Хоёлаа яг уу селфи мэл бидээд
Манай нөхөрлөө явуулах яах вэ гэсэн чинь яах вэ зүгээр өмч үзэгчээсэн гэлчээрээ. Тэгээ харж ивэл баярлаа. Айгуу баярлалаа. Харин тий. За та байж байгаараа тэгээд арчиж өгсөн. Энийг юунаас авчихсан? Энийг баг мэдэх байхаа үздэг юм. Нөгөө Шанхайгаас нөгөө Монголын тоглолтыг очиж үзэхдээ Шанхай мэж рүү? Шанхай мэж-роос очиж авсан 2 жилийн өмнө. Ганц авсан юм. Нөгөөт өөр юм авлуу яа санахгүй одоо байгаа л. Манайх чи Шанхай мэж рээс бөөнөр явсан гэж тий. Харин тийм битүү монгол хүмүүс байсан шүү дээ. Очоод битүү монгол хүмүүс. Тэгээл энүүгээр ингээд фигурөө тэгээ хураалттай фигурүүд төсөлдөө байгаа. Энэ амир гутлын шүүгээ хийсэн. Үүдэнс тэгээд үүдэндээ гутлын шүүгээ хийснийхаа дараа энэ дандаа нөгөө ажлынхаа нөгөө хөл мөл гэрэл бааз шинүүтэй хийгээд тэгээд ингээ хаагаад нууцдаг байгаа. За ингээд энэ хэсэг бол яг л бидний стрим дээр хардаг хэсэг байна тий. Хэсэг үү. Тэгээ угаа энийг уус зорж аваад яг энэ ханд яг таарах юм байна гэдэг. Тэгэл нөгөө баахан цуглуулдаг юм одоо хийцэн. Эхнээс одоо багтгаа болчиход. Дээр чи битээ за зүгээр суух хэрэгэд тийш орж үзээд харангууд орж үзээд гэрэл байхгүй те. Би тэгэл гэрэлтэй байх юм үнэхээр л гоё юм байна. Тэгэл энэгээр өдөө миний зэ хандаад байна да. номнуудаас эхлээл явж те. Номнуудаас эхлээд ер нь ном их уншдаг байсан юм багтаа. Одоо жоохон цөөрчүүд байна. Одоо яг нөгөө ажил мэргэжлийн юугаар жоохон уншиж шагааж байна. Тэгээ ерөнхийдөө нөгөө унших дуртай, уншсан номнуудаа бас айгүй гоё цуглуулах дуртай. Тэгээ цуглуулахдаа ер нь хөвчлэн ийм хардкор номнууд. Хатуу юутай номнууд. Тоо хавцтай номнууд. Цуглуулах дуртай юм уу? Одоо энэ жишээний ийм дүү Norse mythology хавцтай баг өөрөө нээч үзээгүй ном байна дөө яг үнэтэй. Norse яасан түүхүүдтэй. Тэгэл энэ дээр нөгөө юу вэ? Мияматогийн Five Rings байна. За Сүнцэгийн дайнд хурлаг морлог гэл хэлсэн шидэ. Би нөгөө улс төр судал төгссөн. Улс төр судлаач мэрэгчлээ. Тэгэхээр нөгөө ийм би ч коммунист хүн ерөөсөө биш шүү нөгөө. За нүдийг хараад манифест улс төрийн сургаал байгаа шүү. Ажил мэрэгжлийн юунаас үүдээ те унших бас ёо энэ аралтай ёо. Бандарлах. Карл Маркс. Карл Маркс онлоод те Марксийн онлоод байгаа. Тэгснэ хажуу талд нь ингэж ингээд ерөөсөө арчилтай юутай ийтэй бүгдэнтэй л байгаа шүү. Намын тунхаг байна шүү дээ тий. Коммунист манифесто байгаа. За энэ бол бас сүнзийн хүмүүс одоо ер нь гэхдээ үзэгчд нь бол юу те улс төр судлаар төгссөн гэдэг нь төдийл мэдгүй байх тийм. Мэдхгүй байх багш гэдгийн ч бас төдийл мэддэг байх. What? Тий. Амар рэндом байгаа юм шүү дээ те. Юу хийдэг? YouTube хийдэг. Юуны YouTube хийдэг? Тоглоом YouTube хийдэг. Ямар ажил хийсэн багш. Тэгээ юугаар төгссөн гэсэн чинь улс төр судлаар гэдэг. Одоо болохоор би юу яадаг? Санхүү эдийн засгийн их сургуульд Entrepreneurship Institute. За энэ бол стратеги хийдэг байгаа. Тэгээд чилээгөө нарийн нандин мэдээлэл нь одоо хэдүүл олж авч байгаа. Тэгээд сая томил дээр явсан чинь гадныхан ч ямар амар юм бэ шууд би баг ингэж дуудаас хийчээд. Энд ингээд сургуультай холбоотой мандатууд ерөөхдөө энэгээр байгаа. Би гэхдээ ер нь яагаад чи багш гэж бодож байгаа юм бэ? Ер нь манай үзэгчид ч гэсэн яг тэгж боддог. Цөөхөн л хүн мэдгүй. Би нэг стрим метр дээрээ л хаяа хэлсэн баг. Одоо ингээд багш гэж хэлсэн чи яг нэг багштай ярьж байгаа шигсэн. Буухнаа. Гайгүй шүү. Гайгүй багштай авдаг шүү гэдэг. Тий, гайгүй шүү. Гайгүй таа. Ер нь гоё залуу багштай орох үйл хөдөө тий. Гэтэ ер нь яг одоо нөгөө нэг орчин үеийн чиг хандлага тий. Заавал ингээл би заангууд нөгөө хүмүүс ингээ ягштал цээжлээд нөгөөтгөө надад ингээ цээжснээ хариулж өгөх юм биш нэг илүү
арай шинэлэг бай те гэсэн байдлаар ер нь орох айгуу дуртай. Жохон практикл тал руугаа илүү орох дуртай. Тэгвэл шамдрын Харин ариун ч YouTube-ийг үзээ. тий үзэл тэгэл Өглөө хичээлдээ суугаад харин тий айгуу сонь динамиктай явдаг л та. Тэгэл заримдаа нөгөө шинэ анги мангад орохор ч ингэ юу хийж байгаа болоо гэж боддоо шүү. Нэг тиймэр цуглуулдаг байсан. Сүүлийн үед болохоор ихэнхийг явуулаад тэгээд дандаа нөгөө нэг дуртай классик гэсэн кинонуудаа үлдээсэн баг. Жишээ нь одоо энүүгээр яг л одоо нөгөө өврийн ном гэдэг шиг тий. Тэгээл нөгөө дуртай Тарантино, Нолан Моолныхаа нөгөө тэгээ мэдээж заалмаас эцэг Long X-Men-ийн нөгөө Inception тэгэл Blade Runner манар гэл. Кино гэхээс надад гоё асуулт байна. Одоо ингэдэг байхгүй юу? Заримдаа нэг жоох ингэ нэг энержи дуусаад эхэлнэ штэ. Ингээл нэг ирц хүч дуусаал нэг жоохон унжгар болоод эренгүүтлээ. Миний хувьд л нөгөө юу үздэг байхгүй юу? Яг сүүлд үзсэн л дээ. Одоо Facebook-ийн кино, тэгээ social network. Тийм тий. Тэрийг айгүй үзэх дуртай байхгүй. Яг ч тэрийг үзэхээр нэг ийм урам зориг ороод байгаа юм шиг те. Нэг ингээд дуртай юм хийсний араас би ингээд юу ч хийж чадна гэдэг ч юм шиг те. Тийм мэдрэмж чадах байхгүй. Яг тэр шиг одоо ингэж кино үзэжтэй давтаж үзээ тэндээсээ гоё урам зориг авдаг ч юм уу. Эсвэл нэг сэтгэлийн сэрэгтэл одоо үздэг тийм кино байна. За, ер нь бол одоо энд байгаа кинонуудыг жилд бол яг нэг үздэг. Тэгэнгүүт энэ дундаас надад хамгийн таалагддаг кино гэх юм бол мэдээж одоо жоохон клишэ гэж магадгүй те. Юу байгаа? Dark Knight байгаа. Dark Knight Rises. Dark Knight бол гэхдээ ер нь бол хүлээ зөвшөөрөл. Энэ задлаачгүй юм те. Тэгээд дараачих нь л Pulp Fiction. Ер нь нэлээд дуртай кино. Айгуу тийм. Багасаа нэг үзээд өссөн. Яг багтаа үзэхээр ерөөсөө яг юу болоод байгаа ерөөсөө огт ойлгохгүй. Гэхдээ амар гоё зугаатай болоод идэг байсан. Ингээд Pulp Fiction ч одоо ингээл яг нэг багтаа үзэж байхад бид нар тэтгэлийн яг зэрэг Америк соёлын талаар мэдгүй шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Гаднаас хоёр боот байгаа. Бах Royal Bitches энэ гэж байгаа тийм. Тэгэл амьдралын төршөд ерөөсөө ойлгоод үзэж. Тэгэл ер нь тийм гоё dark humor янз бүрийн юмнуудыг ч тэгэл эндээс сурч авч байгаа юм л та. Тэгээ ер нь нэг тийм юм кинонууд бас үзэх дуртай юм. Goodfellas, Godfather тийм жоох юм. Crime кинонууд бас. Godfather-т бол ер нь юу юм бэлээ? Миний анзаарснаар кино найруулагчид Godfather-тай аягүй дуртай. Жишээ нь нэг том зохиол бичих юм гэж юм уу те. Кино зураг сүнсээ дуудах гэж уушдаг гоо те. Кино зураг авалт маалт эхлэхээс өмнө уншиж үздэг юм билээ. Тэгээд найруулагч нартай болцоод ирдэг. Би нэг өнгө тавьдаг нэг сурвалж хийсэн YouTube дээр л бичлэг байсан. Тэгсэн чинь нөгөө өнгө тавилтын баг masterpiece кино юм билээ шүү дээ. Godfather ч те. Нөгөө маа гол төрчин ингээл анхандаа ингээл ерөөсөө ийм ариун цагаах яг ингээл стил дайм байнаас ингээл ирсэн. Би өстө гэр бүлээсээ ганцаараа юм шударгаар амьдрах хэрэгтэй юм өстө гэл. Тэр үед нь болохоор ямар ч тийм сүдэр мүдэр ингээл нүрэн дээр тусаагүй байж байгаа л кино ингээ үргэлжлэх тусам 2 дугаар ангид руу явах тусам ингээл харахуулаад дутагдаад байгаа гэдгийг ингэж гэрэл сүдрээр харуулдаг маруулдаг гэж би яг тийм нэг бичлэг үзчихсэн. Тэр ингээ саанд ороод ер нь Godfather-ыг үзэхдээ ер нь бас юм гоё деталууд угаасаа одоо нэг үйл явдлыг мэдчихэж байгаа учраас жоох юм деталын бас үзүүл гэж бас бодоод идэг болчиход байгаа. Сүүлийн үед. Тэгвэл одоо шиг кинонуудаас гадна одоо бас фигурүүдийг яриул бас л нэлээд олон жилийн тэгээ олон жил цуглуулсан. Ер нь Австрал би амар их цуглуулдаг. Энд байгаа одоо энэ ч юм уу энэ фигурүүд ихэнх нь Австралаас дагж ирсэн юм. Тэгээ энэ ч нөгөө угаасаа Монголд нөгөө олдоц амар ховортой. Эсвэл дандаа нөгөө хөлөх тоглоом аюу гэдэг шүү дээ. Эсвэл дуурайна. Тэгээ захиалыг үйл хэдэн сар амар үнэтэй ч юм уу. Тэгээ одоо яг хичнээн 5 боогийн гарцсан ч гэсэн яг оригинал гоё фигур мөгөөж бас Amazon-оос захиал тэгэл тээвэр хичнээн үнэтэй гэж үү те. Тэр дүртэй хамт амьдралыг долоон дуусгаад ингээл
яг тийм сүүл яг тоглоомноос хизээ тийм мэдрэмж авсан ба. Одоо геймер үнээс Сүүл дөө. тий. Сүүл яг тийм мэдрэмж авсан гэх юм бол бүр амар олон жилийн өмнө авсан. Яг Last of Us-тай ч адилхан. Last of Us дээр авсан. Тэгээд дараа нь өөр гэх юм бол Red Dead Redemption гэдэг тоглоом. Хоёрдугаар анги дээр байсан. Тэгээд яг Arthur Morgan гэдэг одоо Bandit-ийн дүрээр тоглоод тэгээд тэрүүгээр ингээд бүр өдийгөөс төдий хүртэл хамтаа. Тэгээд яаж ч л нөгөө тоглоом маань амар урт. Тэгээд Rockstar хийсэн болохоор тэр зохиол энэ төр аимшигтай гоё амар детал сайтай. Тэгээ нөгөө үнтэй чинь ингээд нэг ингээ 100 цаг цуг байж. За 100 мэдгүй 50 цаг цуг байж жоох. Тэгэл эцээ тэгэл төгсгөл энэ төр болсон. Oh my god гэл амар болж байгаа. Тэрний өмнө хамгийн анх авч исэн гэх юм бол The Walking Dead-ийн season-ыг одоо Telltale-ийн авч ирсэн. Тэрэн дээр лигийн үхэлтээр одоо энэ ч гараа 10 хэдэн жил болсон тоглоом шүү guys. Spoiler энэ төр. Тийм, ер нь бол тэгээд ороод ирэхэд тий. Лигийн ерөнхийдөө үхэлтээр ер нь бол сад тавьж ирсэн. Тэр бол амар байсан. Тийм л байна да. За тэгээд одоо манай тоглоом ер нь ямар тоглоом тоглоё гэж бодож ирсэн хүмүүс бол саяны хоёр Red Dead Redemption, Walking Dead хоёрыг бол нэг тоглоод үзчихэд бол тэр нэг хаяа комент үзсэн нэг өөлөлтөг аним байна уу гэж нэг тийм бас нэг орж ирдэ шүү дээ. Тэгвэл тэр өөлөлтөг тоглоом байна. Тэгэх юм бол тэр хоёр бас байж болж тий. Өгшөө зөндөө байгаа. Одоо яг санаанд орж ирэхгүй л байгаа. Ер нь бол байгаа л. Зэ одоо дараагийн хэсэг гэдэг шиг тий. Доогоор бол бас л нэлээд олон номнууд. Тий тэгээ хэмэр хэ бол энүүгээр одоо миний дуртай Orwell айгуу дуртай унших дуртай 1984-гээ зохиолн байж байна. За миний хамгийн ер нь дуртай ном гэх юм уу? Алхимч гэх ном байна. Энэ одоо монголоорооч би надаа англиараач би ер нь би нөгөө ийм юу номонд амар дург байхгүй юу? Нөгөө хов хүний хөгжлийн номонд амар дург. Хов хүний хөгжлийн ном чинь тэгээд ийм бай тийм бай өглөө бос өрсөлдөгчөөс өмнө ширм мэргээд чиний өрсөлдөгч одоо ингэж яхад чи тэгж ингээд тэгээд идэв ч тий. Гэхдээ миний бодлоор энэ алхимист бол яг юу баха? Үлгэрчлцэн мөртлөө яг хүнд ингээд заах ёстой хичээлээ заадаг. Яг тийм гоё. Яг юм хүний хөгжлийн нөгөө хов хүний хөгжлийн ном бохгүй юу? Ер нь бол үлгэрээр тийм үү. Тэгээ энэний яг философи бол амар гоё юм. Тэгээ энэ амар нэгэн энийг нэг суух юм бол нэг 3-4 цагт л уншаас дуусчих واخа. Ер нь ийм чанартай хэлтэй ийм ном цуглуулах аюу дуртай. Чи харцын харахгүй юу бас. Дээр үеийн гоё нэг орс ном барьж байгаа юм шиг гоё мэдрэмж төрч. Буцаа муудлаа. Энэ хизээч муутахааргүй байгаа. Одоо тэгээд нөгөө ингэж ярьдаг шээ. Нөгөө кино зохиол нь юу л кинон мөсөө байгалийн ил гарч байгаа. Тэгээ кино зохиол нь доотлолт нь байгаа бүтэн гэж ярьдаг шээ. Энэ тэрнтэй хэр санал хэлэх одоо жишээ нь. Ер нь бол санал хэлнэ шүү. Ер нь их зохиол нь л угаасаа гоё. Одоо яг үндэ юу гэдэг шээ. Тоглоомын кино болгож игээд байгаа шээ хүмүүс. Тэрнтэй ч ялгаагүй одоо энэ зохиолуудыг энэ номыг нь эхлээд уншсан хүмүүс одоо бүгшний эзнийг үзэн гүтлээ. Бараг юм дутуу үлдээсэн байна гэдэг. Ирэмэр хөдөлтэй. Уг нь бол бүгшний эз чинь бараг нэг л 3-4 цаг гардаг шүү дээ. Тэгэхэд юм дутуу үлдээгээд байна шүү дээ. Тэрнтэй ялгаагүй тэгэл тоглоомных чсэн бас ялгаагүй л гэж бодож байна. Би одоо энэ миний хамгийн анх гадаадаас захиж авч ирсэн ном юм уу? BioShock гэдэг тоглоом гэдэг. Тэрний өмнөх үйл явдлыг харуулсан. Яагаад BioShock гэдэг нөгөө Rapture City гэдэг те газар бий болсон яасан гэдэг юм дээр ингэж битсэн одоо prequel юм уу? Тийм ер нь л одоо ингээл нэг юм юу болчихлаа л те. Одоо манай өмнөх дугаард орсон л бас байгаа шүү дээ. Бас ном уншдаг номын сантай. Тэгэнгүүт л ер нь YouTube-рууд ер нь бүгд ном уншдаг юм шиг те. Хотлоо жүжиглээд идэх бол яг гэж байсан. Яг үндэ алиж уншиж байгаа. Яг үндэ алиж дээд үзээгөө те. Бүгднийх нь яг гадлынх нь нэрэж хэлсэн те. Надад ихтэй амар random номнууд байгаа. Одоо энэ л ингээд жишээ нь
мэрэгчлээ сонго. Яг энэ нөгөө юу автор нь өөрөө надад бил хэлж ирсэн. Тэгэл одоо Эдгар Аллан По юу энэ бүр Библи хүртэл байгаа. Ийм зузаан Библи. Энэ ингээ рандом номнууд байна. Энэ намайг Австралид өгдөг байхад би Австралид яг нөгөө нэг юм хүмүүс юм угаасаа л монголчууд бүгдээрээ л нөгөө хар ажил гэж хэлдэг шүү дээ. Тэгсэн чинь тентгийн нөгөө би ч нөгөө юу идэг гэсэн байхгүй юу? Солонгос хоолны тоогооч идэг. Тэгээд өдрийн цагаар заяа. Оройн цагаар болохоор юу идэг? Цэвэрлэгч идэг. Тэгэнгүүт би чинь Эрнест Йонг монгийг орж цэвэрлдэг гэсэн байна. Тэгсэн чинь нөгөө надтай нөгөө тэд чинь айгүй нээлттэй амар гоё хийж ярьцдээ шүү. Тэгэнгүүтлээ ингээд энийг маа аваад уншаараа айгүй гоё ном чамд юм уу. Тэнд үдэг гэснийг рандом ажил чинь одоо өгчээс айгүй сонирхолтой. Ер нь айгүй баялаг төгтөг юм болоо яаж тийм. А тэр хийжсэн юмнуудын нэг ингээд шууд тастаа тэрийг л болгоолоос. Тийм шүү дээ. Одоо тэгээд би бол гэхдээ үнийг бол янз янзын юм хийж үзээсэй гэж боддог. Тий, ер нь тий дээ. Хуваарай гоё бизнес ч гоё хийж үзээсэй гэж боддог. Ер нь хувийн бизнес бол айгүй юу ханддаг шүү дээ. Хүмүүс ер нь турш зүөрхөө дуртай юмыг хийж үзээсэй гэж боддог. Би одоо YouTube хийн гэж зүгээр л 10 жил бодож байсан. Тэ? Оо, тийм үү. Тийм шүү дээ. Тэгэл гоё одоо энэ хийдэг хүмүүс чинь ингээ цаанаасаа тусдаа төрцөн мөрцөн амар өстой байлаа гэдэг баг та. Тэгэл хүн чинь ер нь гэхдээ өөрөө өөрийнхөө л нөгөө чөдөр тушаа болохоор тэгээд тий. За одоо YouTube гэснээс YouTube-ийг гоё яриа нэгсэн шүү дээ. Нөгөө нэг анх видеого постлаад ямар сэтгэл төрч. Анх видеого постлохоос өмнөх сэтгэл бүр амар шүү дээ. Тэр чинь нөгөө нэг би чи overclock тэгээ заяатай хийдэг байж байгаа. Тэгээ студентээсээ гараад тэгээ тусдаа гарсан чинь ерөөсөө хийхгүй л болохгүй юм шиг санагдаа тий. Тэгээ хийхгүй юм шиг болохгүй юм шиг болоод байгаа ч гэсэн хийчихгүй байгаа байхгүй тий. Тэгэл гээл за нэг юм хийгээл постлохоос өмнө 80 бод. Яа хүү үзэх болоо яах вэ идэх болоо намайг хараа зөх болоо яах бол тэнэг өнөх болоо гээл тэгэл ерөөсөө ийм бодол бол амар. Тэгэл нэг хийгээл баг гээл баг нөгөө publish дараад араас нь баг ингээд за юу л болов тэгээ үүсгүйсэн шахах тий. Тэгээ чи юм бодогдчихсэн юм. Тэгээ анх бол тэгтээ нөгөө нэг тэр стат гэдэг чинь 10 юм. Тэрийг амар хардаг гэсэн. Одоо тэгээд тэрийг хараад байхаар амар ядаргаатай гэх юм. Одоо тэгээд зүг баг хайчаад тэр нь баг. Тэгэхгүй бол нөгөө нэг бас юм билий. Тэрхий бас нөгөө трейн брэнд хөөч болохгүй. Бас өөрийнхөө ярмаар байгаа юм яриад тэгээд бас өөрийгөө алдчихлаа байгаа тий. Тэгэхгүй одоо тэгээд шууд суугаал яа тэр Roblox тоглол 24 явлаа шүү дээ. Сарын дотор сэтгэлээ батнаа л. Гэхдээ ер нь хоёр хүүхдэд том болох гэдэг тоглох хэрэгтэй. Ер нь яг тийм юм лээ. Манай урт удаан хугацаанд ютубер байх одоо ютуб чанал өргөжлөж явах чинь нөгөө нэг тэр ютубийн identity гэж юм байгаа шүү дээ. Тэрийг л барьж явах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо нөгөө нэг бидний сайн мэдих одоо Grimix man байна. Mesmerism man байна гэдэг шиг тий. Бид нар шиг яг үндсэн гол чиг шугам анх яах гэж ихснээ л бодох хэрэгтэй Тийм тий. Тэгээд одоо дараагийн загсаалт гэдэг шиг тий. Одоо манай YouTube-ийн дугаарт орж байгаа хамгийн одоо өрөөндөө хамгийн их юмтай хүн ч үж магадгүй ер нь цаашаа орох хүмүүс айгүй цөөхөн өрөөндөө юмтай байх баг. Тэгээ энүүгээр одоо ингэж дээрээс хулаа Cyberpunk маг энэ нөгөө топоогоос згсэн юу зороомороогоос хулаа тэгээд Cyberpunk-ийн тухай ярил хоёлаа баг энэ тусдаа бичлэг болох. Би зүгээр Cyberpunk-ийг анх гарахаас өмнө бүр ингэ өвчлөө. Би яг ийм Cyberpunk стил амар дуртай байхгүй юу? Гэхдээ Steampunk манкнд бол амар дурггүй мэдгүй яг чинь. Тэгээд тэгээ Cyberpunk-ийн тоглоом гарч байгаа бүр амар хайпанд тавтал. Тэгээ энд чинь нөгөө limited edition-ийг цуглуулаад тэнд ч баахан фигюр аваад тэгээ одоо ийм ч фигюрөө цуглуулаад тоглоомыг аваад ерөөсөө бүр явж гисэн. Ер нь л яг нэг юмд орохоор амар гүн цуглуулж бас ордог хүн байж шүү. Тэгээд тоглоом нь фейлтэй. Тэгээ ямар энэ юугаа ялтаа нэш. Фигурүүдээ рефанд хийлтэй нэш. Тэгээд фигурүүд нь үлдээ. Тоглоомод тухай рефанд хийжсэн. Тэгээд сүүлийн 2 жилийн дараа апдейтээр арай гайг болохоор нэмж тоглож ирсэн. Яа тэр чинь тэгээд ихний нээлт болоод тэр чинь хүн болгон хайптай бүр галзуу юм шиг тоглол. Тэгэл хэцүү болж ирсэн дээ бүхэндээ. Би PlayStation 4 дээр яг Cyberpunk-ыг анх аваад яг орсон ч зүгээр өөдөөс ийм болчихсон. Тийм бас тийм байж дээ. Тэгээд би анх удаа PlayStation console дээр тоглоом гацчих юм байна. Тэгэл shit тэгэл шууд буцааж байгаа. Миний одоо нэг юм цөөхөн үздэг суугаад байдаг байхгүй юу? Одоо шинэ нөгөө Grimix яг дуртан дээр явж аюулгүй гэдэг шиг. Яг тийм төрлийн сууг байгаад байгаа байхгүй юу? Яг юм
Яг өөрөө ингээд анханасаа за манай цугийн одоо ингээд тэр үнцгийн зарчим ийм хараад үгээр гэж болохгүй одоо шинэ гамтын сурчиж болохгүй тийм. Тэгэхээр бол ингээд ийм сурчиж болохгүй гэдэг юм өөрөө энэ зарчимтай хэлсэн үү? Эсвэл яг хөвгний зарчим нь өөрөө тийм байгаад байна уу? Контент нь одоо юу гэрч юм бэ? Үзэхэд тухтай аюулгүй л гэж байна. За нэгт баярлалаа. Хоёр ер нь бол контент би бол бас заавал хараалгүй гэхээс үл хараалтай байсан ч гэсэн болно гэж боддог байхгүй. Нэг гэтээ одоо Монгол жоохон харааллаад хахаар нэг өөдөөс нөгөө яагаад гэдэг хэрүүлээд гэдэг үнцгэн юу гэхээр хүүхэд үзэж байгаа штэ гэдэг үзэг байгаа штэ. Тэгээ яг үнэндээ бас гадны контентууд ярих нь бас юм штэ. Гэтээ тэр нөгөө нэг юм хьюмор гэж байгаа штэ. Юмор нь болохоор шал өөр гоё юм хөгжсөн ч гэх юм уу. Би одоо бас нэг юм хараалтын мэлдэг ютуберүүд бол нэг тийм бас зөв өгдөг гэх юм. Одоо юу гэх юм бэ ингээ бас зөвөр ойлгодог юм айгүй гоё чи ингээ юмдаа ингээ хүч өгч гоё яж тэ баланстай. Байн бас ингээл 3 хүний нийгмиг авах юм бол үзэхэд амар тоохгүй болчихсон тэ. Яг би ч гэсэн одоо нэг overclock дээр бас хэлж ярьдаг байсан л та. Илүү нөгөө юм чөлөөтэй байна гэдэг утгаараа. Тэгээ одоо сүүлд бас нөгөө юун дээр карма геймер дээр болохоор ганц нэг бичлэн дээр байдаг баха. Ганц хоёр дээр ч байдаг лөө. Яг дунд нь мунд нэг ганц дүүд мөөдг орцсон. Тэр нь болохоор жоохон нөгөө юма импассис хийж нөгөө жоохон хүчөх маркаар тэ. Тэгээ нэг юм жоохон энгийн дүү чийл гэдэг байдлаар гисэн чинь яг нөгөө ингээ жоохон хүмүүс жоохон үзээд хэлэхээр чинь хүүхдүүд нь хүссэн үсээг үл үзээд байгаа юм. Тэгэл ингээл доор комментод орж ирэл ингээл өөстөө ба гэл тэ. Тэгэнгүүт ер нь боцол за нэг амар яд ер нь тэгээд яа яшиг тэгээд ер нь хилдэггүй нэгт тэ. Тэгээд янз бүрийн тэр юу мунд бол угаасаа амар дурх. Гэмбл мэмбл бол. Ер нь бол house always wins гэхгүй. House always wins гэдэг guys. За тэгвэл яа л шууд буцаад follow авчих. Follow жишээ нь одоо би тэр нэг зурлын л үзсэн байхгүй. Тоглоом нэг тоглож үзсэн. Зурлын таалагдсан. Зурлууд үнэхээр таалагдсан юм шиг. Үнэхээр яг галзуу ойр тийм. Тэгээд би ингээд тэр чинь ер нь л нэг follow тийм центр рап байдаг шээ. Тэрийг л ингээд хүмүүс янз бүрийн зураг дээрээ тавьсан ингээд гадуур явж байхад хараад идэг байсан чинь. Тэгээ өөрөө үзээд ойлгож байгаа юм. Энэ тоглоомын геймплей энтрийг ухраад үзээд харангуй. Яалчгүй сайн лайв гэсэн байна тий. Тэгэхдээ энэ ойр тоглоомын лайв гэсэн нь галзуурч. Амар галзуурч. Тэр Fallout лайв шиг бол бүр ёо shit's амар үс тэр бүр. Тэр чинь тэгээд ганц тийм 4 давхан байгаагүй 40 хэдэн болсон ч тий. Тийм, ер нь бол нэг тэр чинь 40 хэдэн өглөө 100-аад байдаг ч үлээ. Тэгээд тий 100-аад байдаг баха. Тэгэл тэр чинь яг үндэ нөгөө гол зохиолгүй гол юм нь болохоор тэр бункер болгоно нэг тийм тест чамберууд байгаа. Туршилтын газар байна. Тэр ер нь жоох dark mark болтой. Би гүн. Тэгээд ер нь бол баг надад бас англи хэл ер нь нэлээд заасан сурвалжууд. Ер нь RPG тоглоомод бол ер нь бас айгүй гоё хичээл. Одоо амар тэрийг сурчлаа. Гэтэ яг үнэхээр тоглох завтай бас гоё тоглоом тоглохыг сонирхож байгаа юм бол Fallout зурлууд бол ер нь байж. Тэгээ одоо нөгөө нэг яг одоо тоглохоор зурлан жоох гоочраад байгаа. Тэгэнгүүт шинээр ремастерууд нь гарч байгаа болохоор бас нэг жил мөлийн дараа хүлээж байгаа тоглоом бас. Тэгэхээр олон нэг орж тоглож үзээсэй гэж байна. Түүний дараагийн хэсэг. За тэгээд одоо үзэгчдээ сетапаас эхлээд танилцуулъя тий. Сетап миний сетап. Ер нь сетапыг сайжруулъя гэж бодсон чи одоо юмны үн амар өсчих шиг л боллоо шүү дээ. Тэгээ бодсон чинь сетап гайгүй юм шиг тий. Тийм би ч одоо сетап жоохон үнэтэй авчих юм гэж бодчих. Одоо баг нэлээд авчих юм байна дөө гэдэг. Сетапд танилцуулах юм бол заа ингээд Titan 8-ийн нэг монитор, Asus-ийн нэг монитор. Тэгээд Pro болохоор 12 дугаар үеийн i5-тай. CPU жоохон одоо насаа үзүүлж байгаа. Яг 12 дугаар үеийн i5 гэдэг чинь ер нь баг i7 тий өгчнө л дээ тий. Тэгээд 3080 тай RTX 3080 тай тэгээд 32 GB RAM та. Тэгээд хэдэн терабайт хардтай ч юм. Угаасаа яг хардны терабайт сүлдээ дийлэх юм байсан. Миний ч бас хэд болоо. Би одоо бас нөгөө бичлэгүүдээ гинэ фолдруудаа цэгцлэгээл айгаал яг нэг орчвол би энэ дэр яг өдөржигөө суух байхаа гэж бодлоо. Тэг ингэдэг гэлээ. Яг нэг YouTube хийдэг фолдрууд байгаа штэ. Тэднийг цэгцэлчгээр өстэй хэцүү бил. Яг нэг цаг тулаад бичлэг хурдан оруулах хэрэгтэй болдог штэ. Цэгцэлчгээр юмнуудаа хаана байгаа гэдэг юм байна штэ. Харин би бас их тийч. Бүгд ингээ инх замбрааг ингээд шагаасыг тарцсан байж ивэл
би тэндээс нэг ингээд олоод Хайж байгаа. олоод Эсвэл шууд нэр нь бичиж шууд драглаад явчихад байгаа байхгүй тий. Нэр тэрэн дээр тэгвэл санал цэцтэй нийлэх юм бэ. Одоо контентийн төрөлттэй нэлээд олон болчихлоо шүү дээ. Ер нь төрөлчөөд байгаа Ер нь бүр нэлээд солонгочлоо л гэдэг бол бодож байгаа шүү Ер нь бол би зүгээр бас тийм хиймээр санагдаад байгаа юм а бас хийх айгу. Хоббитой. Тэгэхгүй бол бас нөгөө яг юм хитрхи скрипттэй хитрхи юутай явж бас жоохон ингээд хүн бариад нэг юм заримдаа бүр ингээд борн аут болчихдог. Яг нэг зоддаг юм байна. Нэг зоддаг юм зодоо. Тэгээ ер нь өөрөө ч үүд чинь хүмүүс ч үүдчих магадгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас юм гоё юу хийвэл гоё юу гэж бас ер нь жоохон бодох дуртай юм. Нөгөө Karma Corner, Replay хоёр багш байна. Подкаст бол яалчгүй гоё лээ. Яг айгүй сонирн байгаа нь өмнө хизээч яг тоглоомын подкаст гэж байгаагүй юм байлээ шүү дээ. А ер нь бол тийм. Би бас тэгээд үзэж байгаа бодсон бохгүй юм чинь. Өмнө хизээч тоглоомын подкаст гэж байгаагүй те. Бүтэн ингээд хэдэн цаг ингээд тоглоом ярьдаг. Харин тэгээд ер нь бол бас анх бараг YouTube хийж гисэн ч бас тийм бодох overclock тэр ч ер нь гитэг юм байдгүй юм байна. Өөрөөсөө бас өөрөөсөө ийм үзэх контентоо ер нь өөрөөсөө хий гэдэг. Тийм юмар бас хийсэн. Бэлэн сайхан техникүүд нь тэгтүүлээ сайхан хий. Тэгэл ер нь одоо хийж байгаа одоо энэ Karma Corner ч гэсэн ер нь тэгэл бидний мэддэг те одоо хинч үеийн AMC ч үеийн юм уу те дуултгэл гэж мэддэг болохоос ш ер нь тоглолт гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээ яг үүндээ тэгэл маа найзууд тэгэл одоо дуучин муучин тэгэл ерөөсөө амар улаан геймер мөртлөө огт тийм хүн хийж тоглох гэдэг юм мэдгүй тийм үс өндөл байгаа. Тэгээ бас нэг компьютер ч гэж мэдгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм үнцгийг бас өөрөөр гоёор харуулж шүү дээ. Харин тийм байлээ. Хууч ч угаасаа нөгөө бидний мэдих драма ч яг тийм биз дээ. Угаасаа PC идэж угаасаа бодвол дүүдэг тий. Юу нэг бүтэхгүй тий. Ер нь ийм би одоо юм чинь соёл шал өөр болоод юм чинь амар гоё болцсон. Залуучууд чинь амар гоё болцсон. Тэгээ ер нь чинь зүгээр л part of the life бохгүй тий. Нэг ийм амьдралын л нэг хэсэг тий. Тэгэхээр энд нэг тийм амар энэ ингээл донтуулсан инэ тэрэ гэдэггүй зүгээр л энэ хүний хоббиг л хүлээгээд авчаасаа гэдэг бас байдлаас нь жоохон таниулал гэж бодоод байгаа шүү дээ тий. Одоо нөгөө подкастт нөгөө Леги Лексор орж ихтэй ирсэн байхгүй юу? Аав ээж компьютер хитрхи их тоглоод нэг шараад хоёр удаа хөвчихсэн. Жигнэс хөвчихсэн юм шүү дээ. Яа тэгээд байхгүй шараад нас road to streamer гэдэг байгаа. Тийм шүү дээ. Үгүй чи 10 жилийн өмнө тийм карьер Монголд байхгүй л шүү дээ. Энэ бол тий. Чи одоо амар гоё болчихсон. Амнаас нь хөөс сахарч ундаг гэж юм. Яадаг ч үгүй. Амар ярьдаг байсан. Амар ярьдаг шүү дээ. PC-нд ороод гараад өгөлтөнд нэг муу хүн болцсон юм санагддаг байсан. Нэг гинтэй тий. Тоглож явах төрөл гинтэйтэй ингээ нэг багш магш ороод ирэх болов. Одоо өстэй харин гоё. Одоо ингээ Монгол эффект амар гоё хүмүүс зүүлэхэд оройлоо гэж юм. Ер нь орчин үе залуучууд ч ер нь гоё болчихж. Эцэг эхчүүд ч гэсэн юм бас тэр нэг коммент би өнөөдөр уншсан шүү дээ. Гэсэн чинь нөгөө бид нар болохоор байрны под бол PC-нд өгдөн барин байж тоглолч те хараалгуулж тоглолдог байсан. Одоо гарууд чинь байрны хамгийн дээд давхар шилэн цонхтой юм дээр те баг тавч мавч өмсөж байгаа. Амар цэвэрхэн ингээд тоглолт үүс. Та нар статстай өмсөж үгээд нэг видеонд тэр энэ хэрэг хугацаа зарцуулж ер нь юу болж байна те. Тэгмэтэл тоглоомын контент гэдэг чинь бас арай өөр салбар арай өөр юм байдаг шүү дээ. Тий, тэгэл юу яана л та. Ер нь бол тэгэл чичсэн 3D-ийн салбарын юм мэдчихлээ гойлгүй. Тэгэл концепцоос хэлэхгүй яг хаа бүр амар нөгөө нэг 3D-ийн юм уу гарахгүй л. Тэгтээ ерөнхийдөө өөрөө толгойн дотор нэг референс бодно шүү дээ. За ерөнхийдөө иймэрдүү байвал гоё юм байна. Эсвэл ингээл бичлэг үзэж жоохон инспирэшн аав те. Тэгээд дараа нь за нэг ийм ярмаар байгаа юм байна гэдгээ тогтчихсон гутлаа ихлээр ресерч юм те нөгөө судалгаа энтер хийж тэгээ жоохон үний яахгүй бол тэр чинь бас болохгүй бол чинь тэгээ угаасаа хүмүүс ч гэсэн тэр чинь давхар ингээ шүүгээд яачдаг болохоор чи тэгсэн байна гэд амар хурдан ч алдагийн тусаа талчдаг. Тэгээ нэг скрипт бичин тэгээ өөрийнхөөрөө болгож бас ингэж бичин уулган за тэгээл рек дарахын өмнөх юмнууд ч бас амар штэ нөгөө гэрэл мэрэл бас худлаа үнэн гэрэл мэрлээ 50 те хаа суух уу яах уу хаанаас бичгүү мичгүү гэл өхргөө мөхргөө гээл
Тэгэл тэрэн дээр бас хөөрхөн цаг авчихна. Тэгэл рек хичээл чадаа хичээл араас нь давинчлог оруулаад тэдэр чи өрөөл яах гэж бас нэ ажиллуулчих ш дунд нь бит юу ярьж байгаа яриан дээрээ давхардаж нөгөө юу мөнүүдэ дүрс мөсөө тавихаас боллоо те. Тэг яг хийгээд тахаар арай зүгшрээд хурдан идэв болчтой юм билээ л те. Гэтэ ер нь бол бас дэжүүл юм хийчихгээл айгүй тийм юу л хардаг та. Айгүй тийм референс цуглуулна гэх юм уу. Санаа автгал гэх юм уу те нэг өөртөө нэг жоохон. Тий. Одоо шинэ гейм индастри гэдэг чинь айгүй зогсолтгүй бүр өдөр болгон цааш тоглоом гараад өдөр болгон шинэ video гарч ирж байгаа шүү дээ. Яг контент хийвэл өдөр болгон ихч боломжтой л. Харин тий. Тэгэхээр яалчгүй өдөр болгон баг цааш юм хийж шүү дээ. Тий. Тэгээд яг уу бас нөгөө 100% ютубер одоо гомитик одоо 100% яг YouTube хийж л байгаа л да. Гэхдээ бас full time те одоо хажууд нь нөгөө ажил мажилтаа байгаа учраас зарим өдөр мэдээж чинь хоошин тавигдана. Заримдаа залхуу өрнө, оройтож ирнэ. Тийм өдөө гадаа явна гэхээс болол тэгэл асуудал байгаа л та. Эдитигээ сууцыг гүгээд ороод ирнэ. Тий. Аваа тоглоод ирнэ. Гэхдээ нэг YouTube эхлүүлсэн үний нэг юм тархины цаанд үргэлжил нэг дараа нь юу хийх үү? Яах вэ? Очоод одоо надад ингээл хоёр дүрс байж л байна. Тэгэл ерөөсөө эдитлэг гэхээр нэг л нөгөө юу завн таарч өгөхгүй тэгэл ич нэг амьдрал юм чи тэгэл байна. Заримдаа тэгэл амар хол завсартнаа. Тэр нэг Gramix подкастн дээр нэг ярьж байсан шүү дээ. Яг ер нь бичлэг гоё болно гэж юу гэсэн үг юм бэ? Сайн бичлэг яаж хийдэг гэдгийгсэн чинь өөрөө хийчихэд үзээд тэгээ над өөртөө таалагдж ивэл тэрийг гоё болсон байна гэдэг нь бол аягүй гоё үзэг санагдсан. Би одоо заримдаа ингэдэг байхгүй юу? Одоо хүмүүс анзаардаг ч үгүй магадгүй анзаардаггүй ч үгүй магадгүй би ер нь зарим бичлэгэн дээр би амар удаан суудаг. Тэр нь удаан суух нь нэгт өөрөө яг нэг эдит хийгээ эхэлчихээр жоохон кайф аваад гэх юм уу те. Ухаад зүлгээд тэгээ ингээд тэрэн дээрээ гоё дүрс мөрсөө тавиад тэгээ заримдаа болохоор ингээд ийм халтуурдаг гаргачмаар ингээд дотор ингээд гид ингүүт нөгөө талаас үгүй чи энийг ингээд өнөөдөр ингээд залхуурах юм бол чи энийг ингээд тэ нэг 5-10 жилийн дараа өөрөө дахиад үзэн штэ. Тэгэхээр нэг жоохон суучаач тэ гэдэг нэг ингээд тэгээ ингээд хийгээд идэх ч юм уу. Тэгээ ер нь бол тийм шүү. Grimix-тэй бол тэрэн дээр бол амар санаа нэгдсэн. Надад бол яг подкастнаас тэр бүр яг явахсан гэсэн юм. Нэр нь тийш тэ. Одоо нөгөө нэг би бас тэгдэг байхгүй юу? Одоо угаасаа л бид нар ч хөгшрөн те. Тэгэл за одоо 10 жилийн дараа би байж одоо YouTube-ийг хийж байгаа ч үгүй ч үү те. Тэгэнгүүт хүүхдүүд ч том болчихно. Тэгэнгүүт нэг хүүхдүүд нь аавыгаа залуу байхыг харж барсан. Нөгөөт нь амар хобби гороо хаста ба гэж бах юм ярьж байгаа те. Тэгэл би бас хүүхдүүдтэйгээ нийлж мэлээл тухайн үед те ямар ч тоглоом гарцсан байт энэ нэг Мариогийн хиддэх ч ангид гарцсан 20-30 дахь ангид гарцсан. Нөгөөтгөө галцууг мөхтөдтэй галс тийм амар гоё тийм кул ап байж бас хүүхдүүдтэй бас айгу тийм юу яа гэж боддог шнэ тийм. Хүмүүс бас сонирхолтой байж магадгүй. Steam дээр хамгийн их цагтай тоглоомнууд нь юу вэ? Steam дээр хамгийн их цагтай тоглоом. За харъя. Манай үзэгчдийн зүгээс нэг хүсэлт бас ирсэн. Game inventory тоглоомнуудыг харуулаарай. За хамгийн их нь Dota 2. Монгол хүн чинь тэгээд 1000 геймер байгаад тэгээд Dota ч юм байдлаас хойш тийм ээ. Dota бараг 4000 цаг, Counter Strike 1500 цаг, Yu-Gi-Oh, Duel Links, Terraria, Warframe, Batman одоо ингээл нөгөө тоглоом орж ирж байна. Elder Scrolls, Payday, GTA 5, Saints Row, Fallout, Call of Duty. Миний бодлоо одоо CSS өөр тоглоом 80 цаг, 70 хэдэн цаг гэдэг надад 100 цаг гэдэг бол бас их л харагдаж байна. Энэ ч гэхдээ юу байгаа л та бас нэг 10 хэдэн жилийн бас суусан цагнууд чинь бас яаж байгаа хэл та тий. Одоо эн чинь хэдэн оноос хойш юм? 16 years of 16 years of 16 жил гэж удаа. 16 жилийн грайнд биш үү те. 16 жилийн өмнө Steam байсан юм уу? Steam одоо 1158 тоглоом 1158.
Гэтэ ер нь багийн хүн баг системдээ 1158 тоглоомтой байхгүй байна. Байхгүй хаа. Тэгээд энэ нөгөө family share чинь нөгөө дээтэл нь зургуулаа нийлж гэр бүл болж болдог. Тэгээ бүгдээрээ тоглоом орондоо ширлдэг. Тэгээ одоо ингэ ширлээд харангуут 2150 болчихж байгаа. 2150. Тэгээ одоо бид нар чинь ингээд хоорондоо ярьдаг болчихж байгаа. Би ийм тоглоом авах чинь дээ. Одоо чи энийг авах уу, яах уу, их үү гэдэг ингээд хоорондоо ингээд сөөлжүүлж авдаг юм уу. Тэгэнгүүт бид чинь ингээд бас жоохон тоглоом авахгүй удаад байгаа маа хүмүүнийг. Өө тоглоом авахгүй бол хасан шүү масаж. Бас жоохон юутай хэцүү. Дандаа найзуудаараа тэгээс. Бид нар гэхдээ хүмүүс тэгээд нөгөө юу л чинь family share-ш оржлох уу гэдээ суугаад идэг байхгүй юу. Тэгээд яг ч 4-5 өдрийн зай тийм биш үү? Тийм 6 өдрийн зайтай. Тэгээд нөгөө 6 өдөр баг бивийнхээ Steam share-лээд ичнэж жил болж байгаа. Баг тэр үйлчлэгээ гарсан цагаас нь ширлээ явцсан болохоор бас жоохон хэцүү л байгаад идэг. Боломжгүй л байгаад идэг л та. Тэгээд хэр тийм биш үү. Гэтэ яг хуу 1000 тоглоомтой хүн байх юм бол би бол нэг хүн асчнаа. Замаа тоглоомыг харж ороод нөгөө мөнхийн найз байхгүй мөнхийн дайсан байхгүй гэдэг шиг. Тэгээ тоглоомын зорилго гэхдээ дотор амар олон янз. Кино ч одоо дотор амар олон янз байгаа шүү дээ. Аим шиг нөө яасан. Тэгэл нөгөө арт кино мино гэл тэр чинь хүн болгоныхоо сегмент шал өөр байхгүй тий. Тэнгүүд Candy Crush хүртэл тоглоом байхгүй тий. Гэтэ би Candy Crush тоглодог байхгүй. Candy Crush-ыг би цагийн гарц гэж боддог байхгүй. Тийм үстэй. Тэрний оронд энд ингээ гоё зохиолтой тоглоом тоглоод ч юм уу. Гээ тийм өнгөрүүлсэн цаг хугацаа илүү надаа юм гоё мэдрэмж өгдөг талаасаа боддог гэх юм уу та одоо. Тэгж л бодож штэ одоо та бүхэн манаас яаж санал нийлэх юм байгаа. Тэгээ угаасаа тэгдэм байлээ. Геймрүүд бол кино үзээд гоё мэдрэмж авдаг те. Тэгвэл яг киногоо үзээд тэр киногоо бүр тоглож ийн гэж бод гэдэг нэг хэлсэн багтаа надад нэг тоглоомч ер нь угаасаа тийм л гэсэн үг гэдэг. Тэрнтэй зүйл юм байна л те. Тийм шүү. Одоо тэгэл Солонгос савнгийн дөрөд байгаа ч тийм. Би үүсэх үн дургшгүй. Тэр бүр ингээ харахаар л oh god ёо. Яатсан бэ? Ах нь байсан юм уу? Тэгээ өвчтэй байсан юм уу? Ерөөсөө тэрэн шиг тэгээд кино үзэх дуртай гэдэг ямар кино дуртай гэсэн чинь soap opera гэдэг гэж бахар чи тэгээд жоохон сайд санагдаад байдаг шүү дээ. Тэрэн шиг л тэгэл тоглоомчсон дотор амар олон янз. Тэгэл тоглолтог одоо сегмент нүртэл өөр өөр болохоор хүн тэгэл өөр өөртөө таалагдсан яа. Тоглох бах та. Өнөөдөр ч гэжтэй. 2 өдөр дамсан 7 хоногийн хугацаанд те. 2 өдөр гэртээ байлгасан баярлалаа. 2 өдөр. Дараа нь камер ороод танахаар очихоос одоо. Манай одоо баг 4 өдөр байсан ч болно дөө. Айлд одоо баярлалаа. Айлд 2 өдөр унцшгүй. Одоо юу явах юм шүү дээ. Нэг алтан дөрөв ах шиг одоо танаа хондоо гэдэг шиг явах юм шүү дээ. Танаа 7 хоногдоо сүүлдээ одоо яваа. Чи одоо манад хэрэггүй. Яг одоо юм аваа яв гэх. За тэгээд яг үзэгчдийнхээ өмнөөс ч гэсэн яг 2 хоног гэртээ уурж айгуу гоё яриа өрнөсөнд одоо маш их баярлалаа. За манайхаар зочилсонд маш их баярлалаа. Тэгээ одоо Монголд миний хувьд бол одоо яг тэгж л бодчихсон. Монголд одоо байхгүй их тоглоомтой. Айгуу том геймрүүдийн нэгэнд ирлээ. Бас айгуу сонирхолтой байдаг юм байна. Үзэгчд маань ч гэсэн сонирхолтой байсан баг. Тэгээд нөгөө бичлэгэн дээр гаргадгүй гой гой өнцгүүдийг ч гэсэн гаргасан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да. За баяртай guys. Cheers. Энэ хүртэл баярлалаа. Яа. Чигээр явахгүй. За. За бабаа. За cheers guys.